Хэлсээр заазаал сонссон авир мэд. Гяндангийн нэг өрөөнд 4 хүн байна. Давхарлсан 4 ортой, дотроо жорлонтой. Өглөө явах уу? Харцай, халбаг будаа өгнө. Өдөр нь цувтаатай гурил. Оройн жаахан талах цай. Өглөө 6 цагт хөнжил год сурааж авч шүн тавьж өгнө. Өдөрт 15 минут нарлана. Байнга дан өмд цамцтай. Өвөл бол товтон чичрээстэй. Тамхи татуулахгүй. Харин ном сонин уншуулна. Би 4 жил бараг өргөдөл үцээр өнгөрөөсөн. Прокурор Отгонбаярын эсрэг 2 ширхэг 5 дэвтэр дүүрэн материал бичсэн. Хожим тэр дэвтэр шүүх хурал дээр маш их хэрэг болсон. Өргөдөл бичгийн хажуугаар бас өлсгөлэн зарлана. Доод тал нь 12 хоног, дээд тал нь 43 хоног хилэн дээр ятамч тавилгүй өлсгөлэн зарлж байлаа. Уушиг муудаж сүрээ тустлаа шалан дээр хөвтсөн. Намайг гүтгсэн мягмар өөр өрөөнд хоригдож байлаа. Отгонбаяр тэдний өдөр мягмарыг эргэж ирлээ гэдгийг би цоочтой хаалганы цаанаас л мэдчихдэг байсан. Отгонбаярын хөлийн чимээ миний сонсголд хоногссон. Сохор хүний нүд гартаа шиг миний бүх хараа хяналт сонсголд орчиж байгаа юм. Мягмарын өрөөний хаалга тэгж хардаг. Отгонбаяр тийшээ явлаа. Мягмарын өрөө онгойж байна. Отгонбаяр буцаад гарлаа гэвчлэн бүх юм хөлийн чимээгээр шийдэгдэнэ. Монголын шоронд хамгийн ихээр хэлмэгдсэн мөнх насангийн авир мэд инхүү ярьсан юм. Дугар хорлоо гэдэг хүнийг огт танихгүй. Зүсийг нь ч үзээгүй мөртлөө амь насыг нь бүрлэгсэн хэрэгт гүтгэгдэж цаазаар ахуулах ял сонсож 4 жил гяндан цууна гэдэг мөн ч айхтар хэлмэгдэл шүү. Шүүх хуралд улсын яллагчаар прокурор Отгонбаяр өөрөө орсон байна. Авир мэд бодж ав хоёрт алах ял өгөөд харин бозрын муухай гүтгэлэг зохиосон мягмарт өмнө нь эдэлж байсан 9 жил дээр нь 5 жилийн ял өгөхөд нь авир мэдийн уушиг зүрх нь амаараа гарах шахсан гэдэг. Юу ярьж байгаа юм бэ? Мягмарыг бас адилхан цаазаар ав. Гурлаа хамт өгье. Эрэлгийн элчдээр хамт очие. Тамд очоод хинэн тарчлахыг харыг их зэрэгээр Отгонбаяр руу улаан цагаан агсарч түүний гिचийн нохой алмас шулмас янхан банзлаар нь дуудаж маш айхтар хэлгэнсэн гэдэг. Үнэхээр ч аргагүй юм. Үнэнхүү нүсэр дулаантай шүүх хурлын уур амьсгал төв хорооны гишүүдийн хурлаар хүртэл яригдаж цаазаар авах ялыг түр хойшлуулсан байна. Хэрв тэр үед шууд цаазалчихсан бол өдийд авир мэд гэдэг хүн байхгүй. 2000-ад оны үед авир мэд сайхан хань ижилтэй учирч өрийнхөө зулааг үнэрлээд ажил төрөлтэй сайхан амьдарч байлаа. Учир утгагүй хэлмэгдснийхэн төлөөсөнд улсаас түүнд 2 өрөө байр өгсөн. Торон дотор байсан болжмрыг цэнгэг агаарт тавих шиг уужим талбай өргөчлөө гэсэн. Цаад сонсцохоод гяндангийн өрөөнд хоригдож байхдаа хорвоод үнэн ялдаг юм бол би л ялах ёстой. Хизээ нэгэн цагт би цагаад нь үгсэн ч гэсэн ясан нь цагаад нь хэмээн өөртөө хит итгэлтэй байжээ. Саяхны нэг өдөр түүнтэй уулзаад доорх зүйлийг хөөрөлдлөө. Шүүх хурал дээр би дугар хорлоо гэдэг хүний толгойн яс олж үзсэн. Тэр яс нь дугар хорлоогийн толгой ч юм уу, дулмаагийн толгой ч юм уу бүүмэд. Учир нь олдохгүй гайтай хар толгойн яс намайг мөн ч их зовоосон. Ятхнаа тэр дугар хорлоо гэдэг хүний зүсийг нь үзсэн бол бас яах вэ? Зүсийг нь үзээд хамраас нь цус гоожуулчихсан бол бас яа гэх вэ? Үндэ надаас өөр ингэж хэлс хэрэгт гүтгэгдэж ингэж хохирсон хүн ховор байхаа. Хэлмэгдсэн хоригдол надтай мэрсэр таарч л байсан. Гэхдээ л тэд ямар нэгэн байдлаар оролцсон ялан жаахан хүндэтсэн л хүмүүс байсан. 1930-ад оны хэлмэгдэл над дээр давтагдсан. Лам нарыг шууд аваачаад будчихдаг шиг л намайг шууд аваачаад цааслах төгссөн. Хэрв би нэхэмжлээд явсан бол Отгонбаяраас хэдэн төгрөг салгачхаж болох л байсан. Бузар шингэсэн мөнгөөр би яах ч вүлээ. Харин хэлмэгдэл гэснээс хэлмэгдэгчдийн холбоо их муухай ялгууртай хандсан. Хэлмэгдэгчдийн ар гэрт нөхөн олгуур олгож хүмүүс сая саяар нь мөнгө авсан. Эрүүгийн гэмт хэрэгтэнд нөхөн олгуур олохгүй гэсэн заалт орсон юм болов уу? Лам нар хэрэг хийгээгүй байж хэлмэгдсэн бол би ч гэсэн хэрэг хийгээгүй байж хэлмэгдсэн. Хэрв Отгонбаярын үед хувийн мөрдөгч байсан бол би ингэж хохирохгүй байсан. Амиа урахын тулд би шууд л хувийн мөрдөгчөд хандах байсан. Хувийн мөрдөгч байсан бол Отгонбаярч тэгж дураараа авирлаж чадахгүй байсан. Шоронгоос суллагдаад би өөрийн бүх болцоогоо дайчиллаа. Өрөө үзээд амьдралын төлөө уйггүй зүтгэх хүч ухаан өөртөө бий болголоо. Арга ядлаа гэхэд би тамхич болохноо ширхлээ зарж оройн талах барайд л ирнэ. Амьдралыг чи алтаар үнэлвэл амьдрал чамайг алтаар мэлаана гэдэг сайхан үг бий. Энэ үгийн үнцнийг мэдвэрх гэж л зүтгэж явандаа ахна.
Тэр инхүү өгүүлжүүлээ. Ор үндэсгүй гүжирдсэн хольх мягмарыг тэр үзэн яддаг хэдий ч цаанаа бас л өрөвддөг байжээ. Гэгэн цагаан өдөр мягмартай годомжин тааралдвал салхин доо урамж гарахгүй гэж хэлдэг байв. Харин зохиолч сэтгүүлч барамсаа агсанд маш их баярлсан хүн. Хэлс хэрэгт гүтгэгдсэн буд жав нэгдгээ таалалд өгсөн. Авир мэдийн цааз ял сонсцоход гянтанд байх хугацаанд хажуу өрөөнүүдээс нь 18 хоригдол цаазаар авахулсан байна. Тиймээс авир мэд сэтгэл зүрхээр 18 удаа буудулсан хүн. Мягмарт гүтгүүлэхээс өмнө огт хэрэг хийгээгүй гэвэл худлаа. Цэргээс оргоод анх удаа шоронд оржээ. Олон жил шоронд суусан болохоор нь мягмар гүтгэж Отгон баяр бүдүүлгээр нотолсон. Шоронд олон жил суусан болохоор нь хичнээн заргалдаад яаж чадахгүй гэж бодсон байна. Гэтэл харин ч үр заргалдсан шүү. Хэрв шоронд огт сууж үзээгүй туршлага муутай хүн авирмд шиг гүтгүүлсэн бол өлсгөлн зарлах хааж мэдхгүй хий дэмий бохимдож байгаад аль хэдийн цааслуулчих байсан болов. Иймэрхүү маягаар цааслуулсан байгаа ч юм билүү хэмэдлээ. 2000-ад оны үед Майнтын чанга төлмтэй ойрхон ангид хэлс хэрэгээр 10 гаруй жил ял эдэлж буй Батбаяр гэдэг хоригдол байж л байсан. Намайг аврах сэтгүүлч байна уу хэмээн 2 ч удаа загтал илгээсэн боловч хөшүүн хойрог хуулийн байгууллага даанч авч хэлцээгүй. Батбаяр анх эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлээр мөрдөнд орхигдсон байна. Тэр үед ажилчны районы одоогийн хаавал дүүрэг цагтан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагч Ахмад Мягмарчав мөрдөнд ирээд түүний мэдхгүй олон янзын хэрэг тулгсан бөгөөд хэрэг уг хэрэгүүдийг хүлээвэл даалтанд гаргана, хүлээхгүй бол ясыг чин сайтал мөрдөн цуулгана гэж сүрдүүлэхийн хажуугаар бас нэлээд ятгсан байна. Тухайн үед Батбаярын биеийн тааруу ар гэрийн байдал хүнд байсан тул даалтанд гаргаад хэлс хэрэгээс мултарчихна гэж мунхаглаад бүх хэргийг хүлээчихжээ. Тэгтэл Мягмарчав даалтанд гарах нь бүүхэл харин ч бүр ял төлөлөөд прокурортой хуйлдаж шүүхэд шилжүүлсэн гэдэг. Шүүх хурал дээр Батбаяр яаж ч үннийг өчөөд нэмрүүлсэнгүй. Анхны өгсөн мэдүүлэгтээ няцааг дадуулсан байна. Ахмад Мягмарчав нь ийхүү хууль зөрчиж зохиомл хэрэг бүрдүүлсэн бөгөөд дээш нь рапорт өгчихсөн. Баахан хэрэг илрүүлсэн гээд сайн нэр олчихсонтой бантаж мөн л Отгон баярын нэгэн адил уг хэрэгт Батбаярыг шууд зүтгүүлэхээр шийдсэн бололтой. Хэрв зохиомл хэрэг нь илчлэгдэх юм бол Ахмад Мягмарчавын бүх бозруулаа нь илэрч наандаж нэр хүнд албан тушаалгүй болж цаашлаад хариуцлага хүлээх хүлээ. 10 гаруй жил хэлс хэрэгээр ял эдэлж буй Батбаяр ерөнхийлөгч баг ондод өргөдөл өгсөн боловч усанд хайсан чулуу шиг таг чиг болсон гэдэг. Ахмад Мягмарчав цол дэвшээ том дарга болоо биз. Барамсаа шиг сэтгүүлч хүн, мөнх насангийн авир мэд шиг заргач хүн байсан бол Батбаярыг шоронгоос суг татаад гаргаад ирэх боломж байсан л болов. Тэр өгүүлсэн дуур хорлоогийн хэрэгэн хажуугаар Эрдэнтийн хевсний хэрэг гихч бас тэгдэж мөнх насангийн авир мэдэд бас л дарамт очруулж байжээ. Үүнд бас л нөгөө хулх мягмар гэж нэг шидэ үзүүлсэн байдаг. Энэхүү хэрэгт хуулийн дээд мэрэгчтэй хүмүүс хүртэл холбогдчихэ. Тэр үед энэхүү хэрэгт холбогдсон Цэнцүрэн Эрдэнэт хотын цагтан сэргийлэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Ахмад Цолтой байж гэвч хүн алсан этгээдээс хээл ахуул авч ноцтой гэмт хэрэг дарагдуулсан. Эн чинь хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Мягмар чамд хевсний хэрэгт мөрдөгдөж байхдаа 2 том хевс хүн амны хэрэгт аргалаараа гэж 10,000 төгрөг өгсөн байна гэж прокурор Отгон баяр түүнд тулгажээ. Цэнцүрэн ийхүү 225 хоног хоригдсон мөрдөгдөж яс арьс болтлоо турж 2 хүнээр дамнуулж ял эдлэх колонд хүрэгдсэн байна. Ингээд л тэр ялтны хүсэл биелж түүнийг мөрдөж байсан Цэнцүрэн эргээд түүний аманд дунжээ. Цэнцүрэн нь дуур хорлоо гихчийн хэргийг төвөөс ирсэн гавьяат хуульчд болон өөрсдийнхөө нэлсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр урд нь шалган магадлаж тогтоосноос гадна хевсний бүлэг хулгайч хэргийг шалгаж байсан байна. 1983 онд Мягмар хевсний хэрэг шийдэхдээ түрэгт үедээ Цэнцүрэнг заавал нэг хорлондоо гэж ярьж байжээ. Цэнцүрэнг албан тушаалын хэрэг машин оноо хувьдаа хэрэглэн олон километр газар явсан гих зэрэгт холбон ял нэмж 10 жил 6 сар чанга тэглэмтэй колонд 20 хял оноо таслан шийдэгчээ. Цэнцүрэн шоронд очмогцоо өлсгөлн зарлаж хөдөлмөрийн колонд ажил хайж өргөдөл гомдол дээд газар хичнээн бичвч хариу өгсөнгүй. Битсэн ярьсан зүйл худал байхаваас хуулийн хариуцлага хүлээн түгээрч барахгүй ял шийтгэлийг нэмэгдүүлэн онооч болно гэдгийг урьдчилан ухаарч үнийг бичсэн гэдгээ дурдъя. 1986 оны 6 дугаар сарын 28-нд
Хавтаст хэрэгтэйгээ танилцсан үеэс дээд газруудад хэдэн 15 бичиж хариу үлээвч хариу өгөхгүй дарагдуулаад байхаар нь үнний дайчин байлдагч хэвлэл мэдээллийн нөхдөйг түшигт хүрсэн юм гэж сонины газар ирүүлсэн загталтаа цэнцүрэн дурджээ. 80-аад оны үед социалист хууль ёс сэтгүүлийн нэгэн дугаарт мэс заслын хуульч гэсэн гарчигтай найруулалд мэс засалчтай зөвлөж магтуулж байсан прокурор Чимэд Улам гэдэг хуульч эмэгтэй мөн дээр дурдсан хэрэгт холбогдож 2 жил гаруй хорих ял эдэлж хань нөхөр нь нас орж 5 өнчин хүүхэдтэйгээ үлдээд амьдрахын эрхээр Эрдэнэ хотын 35 дугаар баазад ажиллах болжээ. Прокурорын байгууллагад 20 гаруй жил ажиллаж төрийн хуулийн заалтыг биелүүлж гэмт этгээдүүдтэй тэмцэж авсан энэ эмэгтэйг өнөөх хулих мягмар Чимэд Улам прокурорт нэг том хэвс хээл хахуул болгож өгсөн гэж гүтгэснээр ийхүү хэрэгтний суудалд суужээ. Хуульч эмэгтэйг 7 сарын турш мөрдөн байцааж шорон тойрхдоо хивс авсан гэх ямар ч нотлох баримт олоогүй болохоор Чимэд Улмын ах дүү төрөл садан эр нөхөр нутаг усныхантай холбоотой хазгай гიშгсэн юу байгааг бүртгэн хайжээ. Ингээд л бас албан тушаалын хэрэгээр шийдэх болж прокурор Чимэд Улмын шийдвэрлсэн хэрэгээс нэгийг сонгожээ. Хялгантын худалдаа бэлтгэлийн ангийн тоогооч Дэнсмаа гэгч 90 гаруй мянган төгрөгийг ашигласан хэрэгт шийдгүүлж түүнийг прокурор Чимэд Улам хянаж ялын төлөлгөө баталсан байлаа. Гэтэл Дэнсмаагийн ажилласан хугацаанд тухайн үед тооцоог нь буруу удаж их хэмжээний мөнгө ашиглах явдлыг илрүүлээгүй асуудалд дээрх 3 ябогийн хэргийг Дэнсмаагийн хэргийн материалаас тусгаарлан илрүүлсэнийг Чимэд Улам шийдвэрлэжээ. Гэхдээ сангийн яамнаас шинжээж томилох, тооцоог дахин бодуулах зэрэг хууль зүйн дагуу хийгдэх ёстой бүгдийг хийсний дагуу дахин магадлуулаад Банзраа гэдэг Нябогийн үед маш их дутагдал гарч түүнд л төлөвлөн нөгөө 2 Нябог чөлөөлсөн ажээ. Банзрааг яллан нөгөө хоёрыг нь чөлөөлсөн гарцаагүй нотлох баримтад тулгуурлан зөв хийгдсэн ажил бөгөөд гол буруутан нь Банзраа гэгч болох нь маргаангүй ажээ. 1984 оны 12 дугаар сарын 15-нд хуурамч шилжүүлэг бичиж дутагдлыг нь хаасан тооцоог нь зохихосоор бодохгүй. Дэнсмаагийн амаар шидэж байсан 93703 төгрөг ашиглахад нь хянан илрүүлээгүй гол буруутан Банзраа нь хуулийн байгууллагын эрх мэдэлтнүүдийн нэгнийг садан байсан юмсанжээ. Ийм гайхмаар огт итгэмээргүй зүйлүүд миний амьдарч ажиллаж байсан удирдах байгууллагад байсныг өөрчлүүлж засуулж чадахгүй болов. Өөрчлөн байгуулах гэж санахын ч хэрэггүй болов. Энэ нь бидний үр хүүхдэд ч сургамж өгөх байх гэж Чимэд Улам хожим мэдгдэж байжээ. Мөн Баян Жаргал, Намхай, Фёдор, Цогоо, Пүрвжи зэрэг хүмүүс цөмөл хэрэгтэн мягмар гэгчийн мэдүүлснээр хэрэгт холбогдож мөрдөнд сууж ял эдэлсэн байна. Дугар хорлоогийн хэрэг гэгч нь ийм олон хүнийг хамарч үүн дээр хулих мягмар гэдэг хүн жинхэнэ тоглолт хийж чадсан байх ажээ.